дээр тэр мөнгөний ханшны уналт энэ үрийн дарамт энэ таад маань яриад тэгээд дараа нэг 2 цаг амлалт 2,500,000 төгрөг хөгжил гэсэн цаас үйлдвэрлэж гаргаад. Энэ бол улсын хурлын гишүүн уянган санаачилсан Монголын нэг өдөр 50 цуглаан юм. Энэ нийгэм зөв буруу байсан эсвэл энэ сонголт юун дээр алдчих вэ? Бид энэ алдаагаа яаж засах вэ гэдэг талаар Монголын нийгэм бүх талаар ярьж эхэлж байгаа. Бүх төвшөндөө ярьж байгаа. Тэгээ энэ яриа хэлцээрийг ил болгоё 24 жилийн алдаа оноогоо эргэж харж нийгэмдээ дахин нэг засвар их цаг болсон. Энэ гаргалгаа тэр засвар нь юу байж болох вэ гэдэг талаар төлхөө ярилцах юм. Тэрээр намрын чуулганы завсарлагаанаар тойрогтой ажиллахдаа 2000 гаруй иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авчээ. Энд бас иргэн нэг бүртээ уулзаж санал хүсэлтийг нь бичгээр хүлээн авч нэгтгэхэд эрх баригчдын анхааралд хүрэхээр зоржээ. Одоо шууд аль нэг нам аль нэг эрх баригчид тэр байтугай өнөөгийн засгийн газар шууд чиглэсэн гэж хэлэхэд бол төвөгтэй юм л да. Иргэд нийгмийн амьдрал тулгамдж байгаа олон асуудалд бухимдаж байна. Газар шороогоо хайрламаар байна. Усгүй боллоо. Ургамалгүй боллоо. Эднэрийг нэг ярьж хэлж өгмөр байна да. Ер нь Монголын одоо нийт хүн амын одоо ихэнх масс түрээсэгч нар болсон байна. Түрээсийн үнэ үндэсгүй нэмдэг. Түрээсээс одоо гадуур орлого мөнгө хурааж авдаг болсон. За тэгээ одоо ерөөс ажлын байрыг бол дуртай үед нь хөөж гаргадаг. Гэрээгээ зөрчдөг гэдэг олон асуудлууд бол бий болсон. Өнөөдөр бид нар үндэснийхээ дархлаагаа бий болгох хэрэгтэй байна. Монгол хүн болгон Монгол улс үндэснийхээ эрх ашигын төлөө бүгдээрээ нэгдэх хэрэгтэй байна. Энэ олон уургалж үзэл гэдгийг бол энэ эдийн засгийн алуурчид гаргадаг юм байна. Улсын хурал дахь Монгол Ардын Усгалт нам Монголын үндэсний ардчилсан намын шударгаас эвслэлийн бүлэг, гал үндэстэх холбоо ойнг гол хөдөлгөөн, байгаль орчны иргэний зөвлөл, хохирогчдын холбооноос дэмжин оролцож 1000 гаруй хүн цугласан Монголын нэг өдөр 50 цуглаан маргааш мөн үргэлжилнэ. Энэ үеэр улсын хурлын гишүүн уянг иргэдтэй хамт Чингисийн талбайд хэвлэлийн хурал хийж, гарах үр дүнгийн талаар дэлгэрэнгүй ярилцах тухай сэтгүүлч төгсөн мэдээлэх үеэр хэлсэн юм а.